Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн төшүүлье. Хоноргон телевизээс бэлтгэн хүргэдэг бүтээл залуус нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт Т аймагт бас өөрийнхөө брэндийг бий болгох яваа нэг амжилттай залууг бас та бүхэндээ танилцуулах бэлэн болсон байна. Тэгээд энэ Эквадор төвд бас өөрийнхөө үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн. Тэгээд бүгдөө орж танилццгаая. За бүтээл залуус нэвтрүүлгийн маань бас энэ удаагийн дугаарт Гүнтэн брэндийг үүсгэн байгуулагч Хүргүү манаас оролцож чинь тэгээд үзэгч түмтэй бас өөрийгөө танилцуулаад брэндийн талаараас хэлцүүлээд явж. За сайн байцгаана уу цогтоодрын Хүргүү гэдэг. Би Хинтэн аймгийн Орчин сумын иргэн байна. 2014 онд хаан сургуулийг төгсөж эцэг их сургуулийг 2019 онд төгссөн. Тэгээ одоогийн байдлаар өөрийн хувийн бизнесээ ихтэй чинь Гүнтэн брэндийг үүсгэн байгуулж явж байна. Энэ ямар мэргэжилт юм? Би ер нь IT инженер, программист мэргэжилтэй. Яагаад заавал энэ арьсны хэлээр бас энэ санаа гарч төрж исэн юм бол? Энэ арьс яг миний анхны санаа бол юу биш шүү дээ. Арьс шир үйлдэл байгаагүй. Би анх нөгөө сургууль дээр эцэг сургууль дээр чинь 17 онд юм да. Урдын принтер гэдэг зүйл анх орж ирээд. Тэгээ тэрэн дээр хамгийн анхны клуб байгуулж ирсэн. Урдын лаб. Тэгээ тэрний ёо тэргүүнээр нь сонгогдоод тэгээ тэнд үйл ажиллагаа явуулж аваад тэгээ тэндээс 3D-ээр юм хийгээд зарах гэсэн санаа юм хийгээд тэгээ ер нь компани байгуулах гэсэн санаа орж ирээд тэгээ тэндээс судалгаа хийж үзлээ. Анх бид нар хийсэн юм шиг зарагдахгүй байсан. Яагаад зарагдахгүй нэг судалгаа хийсэн чинь нөгөө яг урдаас орж ирдэг бүтээгдэхүүнтэй амар байсан. Хятад бүтээгдэхүүн байна. Үндсэн юу ч харагдахгүй нэгэд тэгээд бид нар чинь амар готарж байгаа юм чинь хэд оног нойр хоолой хасч хийсэн юм уу? Ямар ч үгүй юм. Тэгэл судалгаа явуулаад тэгээд судалгаан дээр сүнстэл нэвт арьсан явуулалтаа 2 хэсгийн явуулалт 3 модон дээр сэлбэр тим гарч ирсэн. Тэгээд тэндээс арьсан бол хийх болол. За юу хийх вэ гэж найзтайгаа ярьж байна. За ээж аваад би нэг 500 мянгаар зээлээд за 500 төгрөг авч хийлгээ. 500 мянгаар хийлгээд тэрийг нэг 500 төгрөг нэмээд нэг ёо эндээс нэг хэрдний ашиг олё гэж бодож байгаа. Тэгээд төгрөг асраа хийсэн чинь хугацаа нь болцсон. Төгрөг асраа тэгээд өөртөө ч туслах болоод тэгэл харсан чинь ер нь хийж болмоор амархан зүйл санагдал. Тэгэл орсон. Тэгэл сурсан аа. Анхны түүгийн дээр нэг хаанаас авчихсан. Түүгийн идэг манай ган эрдэн гэдэг ах. Ёо нэг төгрөг захаас авах юм байна. Тэгээд ган эрдэн ахгаа чад түүгээ таанаас авч бүх юмаа заалгаад тэгээд өөртөө даа. Ган эрдэн ахаа нэг сөрөнгө тавьчихсан да. Одоогоор энэ хичнээн төрлийн бас ижил зүйлүүдийг нь хийж гаргаад байна. За одоо хоёр нь 10 төрлийн нэр бүтээгдэхүүн гарч байгаа манай дээр. Урны бүс, мөрөвч, мөнгөний сав тэгэл ер нь 10 нэр төрлийн бүтээгдэхүүн гарч байна да. Энэ Хинтэн аймгийн ер нь одоо ер нь хэр мэдж чинь Хинтэн аймгийн юм Гүнтэн брэндийг хөдөлж байгаа гэх. Хинтэн аймгийнхан миний одоо ингээд одоогийн хүн амтай уулзсан шүү дээ. Тэгүн хөтлөлийн хажаас нөгөө Гүнтэнгийн залуу гэл нөгөө би ч нөгөө маркетинг гоцсон сошиал сувгуудаар хийгээд очиж нөгөө фэйсбүүк дээр их сав явуулаад байгаа. Тэр Гүнтэн чинийх байсан юм уу гэл. Хинтэн аймг бисад ордоо нөгөө зүүн 3 аймгийн залуучуудын юм чууд уулзалт явуулдаг лээ дээ. Тэгээд тэнд орнотын Сүхбаатарын залуучууд ингээд суугаад өөрсдөө хийж бизнесийн талаар ингээд танилцуулга хийж байгаа. Тэгээд би ингээд Гүнтэн гэдэг брэнд гаргаж байгаа гэсэн чинь Сүхбаатарын хүмүүс мэдээл. Тэгээсээ мөрөдлөн театрах хэрэгэд чи ингээд Гүнтэн гэдэг Гүнтэн энд гэдэг юм уу? Байл тийм ээ. Бас болох хэмжээ хүмүүст хүрсэн л гэж бодож байна. Тэр нэг яг бизнес тайлбарлал юм ямар зорилготой байна. За санаас аваад. За энэ их юм бол энэ бол зүгээр нэг төрөвжиг ингээд багсачаал үлдэлтэй. Одоо энд нь ихэд карт хийчихэж байгаа. Нэг карт хийж байгаа. Энд нь бол мөнгө хийчихэж байгаа. Төлхөөрөө хийчихэж байгаа. Би эндээс мөнгө төлчихнө. За картыг ингэж хийж байгаа. Карт ингэж хийж байгаа. За би ингэж одоо мөнгө олоод ирэнгүүт. Ингэж хийгээд ингэж хийгээд одоо ингээд энэ дээрс төлхөөрөө осолч төлхөөрөө хийгээд ингээд ингээд нэг жижиг арын төрөвч. Тэгтээ нэг л хүмүүс төрөвч гэж харахгүй шүү. Тийм байна. Тэгээд аавж явахад аюу авсаархан. Тийм шүү. Тэгээд одооний ард нь нэмэлтээр ингээд тлент хийдэг ийм загвар гарч байгаа. Барьж авах шаардлагагүй нэг онгод авчдаг. Тэгээд ийм аль болох нөгөө
хүмүүс ч жижигхэн зүйлийг авч явах гэсэн. Тэр дээр тулгуурлаад бид нар ингэж юм хийж энэ. Тий. Бас наадмаар бас наадмын талбайны байдал бас танилцуулах маягтай бас өндөр бас танилцуул явьжсэн тий. Сая аймгийнхаа наадмаар нэгдсэн Монгол хөдөлгөөнийхөө оюутан залуучуудтай нийлж танилцуулах оюутан залуучуудад танилцуулах дээр нь гүнтэн брэнд сурчлага юм үйлчлэл явуулсан. Тэнд нь хоёр гэр бариад нэг гэрт манай оюутан залуучуудын урлагийн тоглолтын хоёр гэр бариад голдоо урлагийн тоглолтын тайцсан байхгүй. Тэгээд нөгөө нэг гэрт бол манай урлагийн тоглолтын хүмүүс утгаснаас нөгөө гэрт манай гүнтэн брэндийг сурчлага бүтээгдэхүүнээ борлуулах тийм хэмжээ аваад энэ дээр бас нэлээд борлуулалттай манай хэлж чадсан. Тэгээд хүмүүс бас нэлээд хурж чадсан. Хэрэг хугацаа шаардж бас энэ зүйлүүд өргөдөхөө. Одоо энэ чинь бас нэлээд ажиллаад шүү дээ. Маш нөгөө гол даваад нөгөө 100% гар хийснийх гэдэг нэг ч оюутны машин байхгүй. Энэ дээр яг ингээд тойролж ирсэн бүх оюутныг манайх нөгөө гараараа ойдог. Тэр нэлээд хугацаа шаардна. Тэгээ үйлдвэрлэлээр ирэх юм бол олон ширхгээр хийх юм бол нөгөө цаг хэмнэх боломжтой. Нэг бүтээгдэхүүн дагнаж хийжсэнээс олныг хийх юм бол одоо ичээд нэг бүтээгдэхүүн гэдэг нь одоо энийг хийхэд зөвхөн энэний эсгүүр нэг өдөртөө гарна гэх. Олон бүтээгдэхүүн бол одоо энэ эсгүүрээс яг олон ширхгийг өдөртөө гараад ингээд дамжлагаа дамжиж авчдаг. Энэ бол нэг бүтээгдэхүүн бол нэг 2-3 хоног гарчдаг. Ямар тийм энэ одоо эдрээс гэдэг юм шиг нэрлэх үү? Тэгээ одоо манай чинь юу штэ аим том тийм багаж моож авахгүй гар урал болохоор энэ материалууд чинь л манай гол юмуд шүү дээ. Ингээд алах хайч, тэгэл энэ цоолбуур, бах. Тэгэл энэ бүтээгдэхүүнээр стандарт энэ төр гарч байгаа шүү дээ. Тэгэл Ичнэ хүн бас ажиллах. Одоо 2-3 яг үнцэн ажилласан те. Тэгээд 5 цаг ажилттай л юм да. За Брүүгийн хувьд бас залуучдын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт бас хамрагдаад бас чамгүй амжилттайгаар бас бизнесээ өргөжүүлэхэд бас ямар болсон баг. Энэ талаар яг. Тий. Ер нь ингээд анх бизнес хийхэд айгүй мөнгө л айгүй хэрэгтэй байсан л да. Одоо ээж аваасаа 5-6 сая төгрөг зээлцсэн. Тэгээд дээрсээ ер нь нэлээд өртөө байсан. Тэгээд яг бизнес маань яг сансанд маань хүрч чадахгүй. Тэгээд хөдөлмөр хинтээ аймгийн хөдөлмөр халамжуулалтны зохион байгуулсан залуучдын гарааны бизнесээ дэмжих стартап хөтөлбөрт хамрагдаад тэгээд сая 10 сая төгрөг аваад тэгээд тэндээсээ өөрөөр манайх юм үйлдвэрийн байртай болсон, ажилчтай болсон. Би ч Улаанбаатар хотоос яг өөрөө нүүж ирсэн ч Улаанбаатар хотод ажилчтай гэж ажилчт маань намайг дагаад нааш нүүж чадахгүй ш тэнтэй амир. Тэгээд тэнтэй амир тэгээд ажилчтай болоод тэгээд үйлдвэрээ байгуулсан. Тэгээд одоо манайх тэр стартап дээрээс нэлээд хүрээсэн чамлаар юм баггүй юу оролцоод багтаа арьсан урлагтгүй цаашаа төрөл өргөж байгаа. Одоо эсгийн бодлого болж байна. Хөөр гарч манай брендийн годог гаргах ихний загваруудаа хийх гэж байна. Ингээд яг тийм бид нартай юу тийм яг хэрэгтэй үедээ орчсон хөрөнгө оруулалт гэж бидний боддог. Тэгээ цаашлаад бас зөндөө олон хөрөнгө оруулалтыг бас авах бодолтой л байгаа. Одоо Синтэ аймаг аялал жуулчлалын бүс нутаг гэсэн бас бүс нутагт хамрагчлаа шүү. Тэгээд бүс нутагт хамрагдаад бас яг хамрагдаад хийгдэх зүйлүүд бас юу байгаа? Одоо тэгэхэд л биш. Манай Хинтэ аймгийн Монгол Улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгож байна. Тэгэхэд одоо манай Хинтэ аймгийн улс дэлхийн 1000-аас олон биш үү? Юу их эзэн Чингис хаан байна. Одоо ингээд билет урсгал гэж одоо манай аймгаар зочлоод өнгөрөх 100 жил хичээл ийм жижигхэн сүмнэр энд бол Монгол орны газрын зүйлтэй Монгол ахыг харуулсан юу сүмнэр энэ хэмээ сажааны 8 мөрөд ингээд яг Хинтэ аймгаас урсч чадах энэ зүйлийг эсхийн урлаараа хэмжүүлэн хийж байгаа. Арьсан урал дээр гэх юм бол одоо энэ дээр арьсан дээр зосон зураг байна шүү дээ. Энэ чинь баг жижигээр юм төрж явах дотроо ингээд уцаа аждаг мөнгөө ичдэг байж явах боломжтой. Тэгэл энэ дээр бол дээр нь Чингис хааны зураг ч юм уу тийм. Тэгээд Хинтэ аймгаас сурчлах тийм бүтээгдэхүүн тэгээд тийм зүйлүүдийг зураад борлуулах зурчдад борлуулах боломжтой. Тэгээд манай аймаг чинь том бүтээн байгууллага шин тэрэн дээр бас өөрсдийнхөө нэрийн дэлгүүр нангуултай болдог. Энэ зүйлийг ихсэн залуучууд гэх юм бол натаа анх эхэлжсэн. Анх 3D дээр болонгод баяраа гэдэг найз минь эхэлжсэн. Тэр найз минь гадаашаа сурах явцсан. Тэгээд дараа нь ангийнхаа баяраа гэдэг залуутай бас яг арьсуурлаа дөнгөж эхэлжсэн. Тэгээд тэрнээс хойш
Тэгээд ёо сүхэ батхуу ингээд зөндөө олон найзууд байгаа ингээд хийгээд зүйлийг гаргаж ирсэн. Яг би ганцаараа яваагүй. Миний наад зүйлчтэй найзууд байгаа, хагч нар байгаа. Тэгээд одоо яг яжтан юм бол манай цэнтрүү манай би цэнтрүүгээ хүмүүжтэй. Энэ юм амтаг байхгүй. Одоо энэ өндөр цалин амтаг. Манай хүн чинь сая 200 онд нэг ажил цалинтай ажилласаа гараад одоо 350 мянган цалинтай ийм ажил орж байгаа. Тэгээ энэ хүний ирээдүйд би их боддоо шин. Цаашдаа ингээд цуг хөгжин дэмжээ. Залуу хүн дэмжээд ингээд цуг ажлыг гээд тэр хүсэл зорилгоор надтай зөв нэгж байгаа хэрэг. Тиймээс бол би ч өөрөө сая 200 мянган цалинтай ажилласаа 350 мянган ажил хийх гэж бодохгүй шин. Тийм. Аймаг орон нутгийн зүгээс нь бас яаж дүүсч ажиллаж байна. За Хинтээ аймгийн зүгээс юм бол удирдлагын зүгээс нэлээд их дэмжиж байгаа шүү. Одоо би сая бүтээгдэхүүн застрын тамгын газрын дарга Ганбаатар дарга танилцуулсан. Тэгсэн чинь энэ застрын гарын бэлэнд оруулах зүйл ярьжсэн. Тэгээд гой надшаа орж байгаа үдсэн бодлоо манайхыг авч явъя гэсэн. Тэгээд жуулчд их танилцуулъя. Тэгээд одоо манайх чинь сангуудаа болж байгаа. Тэгээд тэр нь хөдөлмөр хангалтын үйлчлэгийн газраас сангуу гаргаж ирж байгаа. Тэр нь би удирдлагуудад их дэмжиж байгаа. Энэ залуучууд цаашлаад хангаж хэлбэрээр гарааны эцэг залуучууд. За залуучуудтай нэг өрөөл мөн миний зүгээс одоо Хинтээ аймгийн төвөр явъя л да. Гадны мууч яваа те. Тэгээ яг зүгээр 10 жилийн хүүхэд тийм. Одоо яхин гэсний хүслээ. Залууч нь байх. Залуучтайгаа энэ айн боломж ягаад Хинтээ аймгийн удирдлагууд яг залуучтайгаа ингээ хайгаад байдаг. Залуучууд бүгд хотод ч юм уу нэг газар тараад үйлчлэж хийгээд ингээ тэрнийхээ хинтийн нутагтай ирээд те. Хинтийн нутгийн хөгжилд ингээ хувь нэмрээ оруулаач. Залууч ураад нэг энэ зөндөө олон бизнесийн санаа байж залуучууд хийж чадхаар төв газар ингээ өөрсдөө хөнд ашиглажсэн их нутагтай ирээд те өөрсдөө бодлого жинхэнэ өндүүлэх хэрэгтэй байхгүй залуучууд. Тэгээ хинтийн нутгийн залуучууд одоо түүх ажиллах юм бол энэ дэр зөндөө олон стартап компаниуд бий боломж зөндөө байна. Ер нь яг энэ хэллээ арсын хэллээр хийж байгаа ингээд бүтээгдэхүүн хийж байгаа зүүн бүст за зүүн бүст за хинтийн ер нь ямар залуучууд ер нь байна уу? Яг хуваараа хийдэг зүйл бол байгаа л да. Хинтээ амжчихсан яг ингээд ганц хоёр ингээд гэрээрээ ч юм уу те хийдэг зүйлүүд байгаа. Тэгсдээ яг манайх шиг ингээд яг брэнд тод ингээд бүхэл ингээд одоо хинтийн тэр ингээд Монгол улсыг ингээд танигдах тийм том брэнд гэж зорьсон миний судалснаар хинтээ амт байхгүй аа. Би дорд амт миний таньсан хасаа гэдэг нэг брэнд гэдэг юм байна. Тэр брэнд бол яг үндэсний чиглэлээр тэр ажлаар одоо ховч хийдэг тэгээд ер нь дээл мэл хийдэг тийм брэнд. Тэгээд Сүхбаатар аймагт нэг сайн судлаа. Ер нь энэ хөдөлж байгаа худалдан авах залуучууд одоо дараагийн уушуулгын бонус картс байдаг. Бонус карт бид нар одоо тэгээд зөндөө олон юм бодсон юм аа. Тэгээд залуучууд бид нар сайн хийж чадахгүй л байгаа юм шиг. Би их чинь л одоо энэ зүйлийг авах юм бол бонус карт мартны юм зөндөө бодож ирсэн. Бид нарт онлайн тоглоом гэх зөндөө олон бодсон ингээ ярилцсан зүйлүүд байгаад байгаа. Яагаад амждаггүй юм л да бид нар эндээ хийгээд борлуулалтаа яаж авах вэ ингээл амар олон ажлууд ингээ давтдаг болохоор. Тиймээс л ер нь бидний бодсон зүйлүүд ер нь дэлхийн том брэндүүд ямар жишгээр ажиллаж байна тий залуучууд тэрнээс юугаар бодох вэ? Тэн дээр юу нэмэхээр юм дээл зөндөө олон гой санаанууд байгаад боловч хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Тэгэхээр энд яг энэ бонус картууд бол байхгүй байгаа. Бидний өмнө ярилцжсэн зүйл байхгүй. Рүүгийн үед ер нь зорилгоосоо бас энэс өөр дахиад ямар хөө зорилгоодыг өөртөө бас тавьж ажиллаа. Би зорилго гэх юм бол мангар том зорилготой шүү дээ. Энэ гүнтэн гэдэг чинь бүхэл бүтэн тийм корпорац групп болгохыг хэлдэг байхгүй. Одоо жишээлбэл одоо бэлтгэл төслийн зүйлийг арьсууд хийх нэг зүйл энэ тийм. Цаашаад бид төмөр тийм урдын хоёр зүйлийг одоо тэгээд тэрийг хийх нэг зүйл байна. Тэгээд би чинь 3D принтер протез хийсэн. Тэрний үнийг үйлдвэрээр гаргаад ингээд зөндөө олон чиглэлийн том групп компани болохыг зорддог. Тэгээд олон улсад ядаа гүнтэн гэрэж юм нэг танихыг үздэг. Одоо тийм одоо бүс орны ирэл те. Хинтээ амьд ирэл ваа гүнтэнгийн үйлдвэрлэлээр ирлээ гэх. Хамгийн анх одоо яг ийм санаа байна гэх. Гэрийнхэн тавихад өрөө гэр бүлийнхээ чинь аав ээж юу дэмжиж байсан. Өндөрлөл гарч ирсэн асуудлууд нь юу байсан? Анх гэд юм хийхэд чинь ээж аваад их дэмждэг шин. Одоо би чинь 10 жил байхасаа л нөгөө
маах нөгөө хэрэгтэй ирэхгүй юм хийгээд би ээж ямар ч ашиг олохгүй зүйлийг хийгээд эхэлсэн. Одоо жишээл одоо усан монгос тэрийг хийгээд зарахгүй шүү дээ. Зүгээр өөрхөн сонирхлоор ээж аваа шамжаал 100 мянга хүрэл анхаас тэгээ явсан. Тэгээд ээж аваа маань ер нь аюул хэмждэг юм уу? Манай төрсөн ээж аваа манай гэр бүлийн хүний ээж тэгээд хатмаа талан жилийн хүмүүс аюул хэмждэг. Гэтэ юу асуудал аюул их шүү дээ. Одоо жишээлбэл би 3 бэрэмдрээ өөр байх байх суурал дээр хоноо 2-3 хоноо хийж хахад ард гэрээ хайчиж байгаа шин. Тэгэхэд бол тэгээд гэр бүл хамгийн ойлгож байгаа, дэмжиж байгаа. Тэгээ одоо шантар зүйлүүд зөндөө байна. Одоо хүртэл шантардаг шин. Тэгээд амар хөтөлбөр хийждэг авах юм за таах жоо байгаагүй юм хөтөлбөр. Тэгээд дээрээс нь ажиллаа авах ажилчдынхаа цалинг яаж тавих вэ? Тэгээд чинь яах вэ? Энэ зүйлийг болох уу гэл. Тэгэл дотор нэг зүйл яах гэж хэвтүүлснээр л би. Гүнтэн брендийг бас сошиалаар олж сонирхыг үлдэр нь ямар хаяггүй бас орж харах уу? За гүнтэн брэнд гэдэг юу Instagram хуудас байгаа. Манай 600 холбоотой гүнтэн брэнд гэсэн Instagram хуудас. Тэгээд юу байгаа? Гүнтэн гэсэн 3000 лайктай пэйж хуудас байгаа. Тэгээд миний Фүрхүү бүжиг гэсэн Facebook хаягаар нь орж сонирхож байна. Тэгээд вебсайт хийж байгаа. Тэр мань арай дуусаг байгаа. Гүнтэн цэг эмэн гэж байгаа л. За дараагийн танилцуулах залуугаа бас тагүнд танилцуулъя. Бас Гүнтэн брендийг бас гар бие оролцож байгаа нэгэн залуу байгаа. Тэгээд сая 500 сая төгрөгийн цалингаас татгалзаад бас найзынхаа өсөлтөөр энд ирж нэгэн зорилгонд орол ажиллаж байгаа юм байна шүү. Тэгээд өөрийгөө танилцуулах. За би одоо Хэнтэй аймгийн Баян сумын залуу байгаа. Баян мөнхийн центр гэдэг те. Би одоо өөрөө ийм энэ юм бол өөрөө ийм байгууллага төр нь ажиллая гэж юу бодож явдаг байсан л. Тэгэл өөрөө нэг энэ мэрэгчлэр сурцсан. Тэгээд дотроо өгнөл ингээд нэг мэрэгчлэр юм хий гэж боддог байсан. Тэгэхээр харин одоо тийм завшаа над тэр нь олдохгүйсэн байхгүй. Тэгээд нэг ирсэн чинь манай ангийн багш яриад чи тийм ажил хийх үү гэдэл. Тэгээд би одоо за тэгээ би ажилласаа гарчаад одоо ингээд очиё. Тэгээ одоо ирээд би ингээд хараг 2 сар орог ажиллаж байна. Өргөдөө ер нь гар нийлээ ажиллах тэр нь ямар байх вэ? Хөргөө өдөр чинь бол их санаа нийлдэг тий. Тэр нэг их дэмжин тий болж удахгүй дээр нэг дэмжээд. Тэгэл ер нь тэр талаараа ер нь бол бүтээр нь их одоо энэ гар нийлж юм хийх тэр нь их өвтэй гэдэг тий. Гол нь гар нийлэхгүй хүмүүстэй бас хэцүү тий. Тэгээ ингийг ихэд тгийгээд байвал бас хэцүү. Тэгээ нэг алдааг нөхөж бариад тэр бас их олон завгар гаргаж байгаа. Одоо 10 завгарын юм хийж байгаа гэдээ бүж өмнө ярьсан те. За нэг тийм бүрд бол хийж байгаа. Ер нь ажлын байран дээр өдөр түн хичээн цаг юм зарцуулах. За би өглөө нэг 7:30-аас ирээд орой 6-7 хүртэл. Ер нь бол тэгээд нэг ажлын 8 цагаар л суудаг. Өдөрт ер нь гарах нэг зүйл. За одоо энэ компьютер одоо нэг 2-3 хоногт л андаа. Гараар үйж байгаа. Тэгээд дан гараар үйж байгаа. За Гүнтэн брендийг бас захиалахад энэ голцоо хаанаас захиалж авч юм бэ? Манайх энэ хүмүүсийн ингэ захиалах хандлагыг хараад гадаадас Солонгосоос Австралиас ингэ аягүй захиалдаг шүү. Ялангуяа нөгөө сошиалаар голцоо. Тэгээ сошиал нөгөө реклам явж байгаа сошиалаар бодлоо. Тэгэл бид нар чинь нөгөө тэр болонд ингээд явуулчих шааш нөгөө. Одоо жишээлбэл Солонгос руу яваад бид нар эндээс хот руу яваад хотоос хот дээр манай залуучууд манай найзууд бүгд туслах байлаа. Бид нар маань ингээд Солонгос руу ингээд 21 аймаг энэ хаашиж явуулах боломжтой юм билээ л дээ бид нар. Энэ тэгээд үзгээ энийг аваад хэрэгжилж байгаа хүмүүсээс ирсэн хамгийн гол сэтгэлдлэр нь голцоо юу гэж ирж байна тий. Австралиас нэг бэлгүн гэдэг залуу холбогцоохгүй. Анх би нөгөө Мара гэдэг рэпертэй нэг биний зураг авчихсан. Тэр залуугийнхаа зургийг ингэ өөрхөн сугуулаад тавиад өөрхөн пэйжээр тавиад тэндээс нөгөө бэлгүнүүдийн залуу манайхыг хараад энэ мөрөвчийг хараад тэгээд бүр Австралиас зорж ирж ингэ авч ирсэн. Тэгэл бүр зорж ирж авлаадтай гэдэг нь айгүй тийм гоё санагдчихсан. Одоо гоё бид ингээд наадам юм олон зүйлсэн газар ингэ явахад манай ингэ юм ингэ эдлээвч юмыг харахаар
нэг гоё идэв шүү дээ. Нэг дотоодын яг арьс ширэн бүтээгдэхүүнээр Арьс ширэг гэдэг нь дээрээс нь манай гүнтэн брэнд ийм хүн хэрэгжилж ин гэдэг нь биднэрт илүү чухал байхгүй тий. Тийш нэг хүний хэрэгцээг хангахын тулд ийм зүйл хийж байгаа учраас тэгээ манай энэ цэн бүрүүгээд ажилтны одоо залууг гэх юм бол аюу тийм бүгд бид ингээ яг юм тэгэхгүй 8:30-аас ирээд орой 5:30 хүртэл 4:30 хүртэл ажиллаад тэгээ тараараа гэдэг өглөө бүр 7 өнгөрч ирээд орой тэгээ 7-8 хүртэл суугаад би өөрөө ингээ сууг шаардлагагүй байхгүй өөрөө тэгэхэд бүр амар сэтгэлээрээ тэгээ надад өмнөөс хотод байхдаа яг тийм найз байсан хаа ирж бүр хонж ажилладаг гэхдээ 3-4 хонжээс үүж байгаа бүр ингээ би ингээ би ч өөрөө нэлэх хөвгтэйсэн тэгээд өөрөө харих болол байсан бид ингээ доор ингээ подвол 2 өрөө подвол байсан тэгээд тэндээ бүр ингээ найзтайраа ингээ очиж юм хийлгээд тэгээд өгчтэй харахгүй оюутан байж ч тэ өгчтэй харахгүй 2-3 хоногоор ингээ бодоод хүсэлтэй юм даа сүхвэлээ батгүй зөндөө бол найз байгаа тэгээд яг тэр найзууд юм санагдуулж байгаа юм чинь манай бас баяраа гэдэг найз бол бас амар хичээнгүү тийм найз байсан. Өөр нь найзуудынхаа дэмжлэг тэгээд гэр бүлийнхаа дэмжлэгээр л ингээд зүйлийг хийж ин дөө. Тэгээд хэрвээ би тийм найз нөхдөгүй байсан бол тэгэл ер нь хэцүү л байх байсан. Миний хувьд бол бас гүнтэн брэндийг бол Facebook сошиал ертөнцид бол харж ирсэн. Тэгээд одоо нэг зөвгөө үзчихье хэднүүсээс те. Хүний хамгийн том нөгөө гонж үзэд хамгийн том зайн эндээ идэх байхгүй. Энэ зай. Энэ зайндаа болонгууд манай энэ яг байрлаж байгаа байхгүй. Тэгээ гонжны гадаас яг юм зүүж мэддэхгүй. Тэгэд одоо жишээл увц мацаа игээд эндээ хийж суудаг штэ. Тэгээ сууд айгүй нэг өмнөд дэш болоод штэ. Тэгмэд эндээ игээд сууж юм бол Старт зөвчлөө. тий. Энэ үед бас Энэ бол энэ загвар маань бол 85 мянган төгрөгтэй загвар байхгүй юу? Наад нь 65-70 мянган төгрөгтэй. Энэ загвар илүү давуу тал юм бол одоо ингэж эндээ уцаа идэх байхгүй юу? Уцаа идэх зүйлээ мөрөвчнөөс салгаад ингээд бариад явах боломжтой. за. Ингээд бариад авчиж тий. Тий. Тэгээ тэрвээ барьж явмаар гэж санаж байгаа юм тэлэнсээ ингээд үт чинь энэнгөр тэлэгээ игээд ингээд За би харуулъя. Тэлэгээ тайлж ингээд оролцож. Тэлэгээр ингээд тэлэний ингээд бариад авчих. ингээд бариад чинь. Тий. Эсвэл бас ингээд өөрөө ингээд зүгээр. Тийм мөрөвчнөөс игээд зүж бол ингээд нэг 3 4 ашиглаж болох. А энэ болон гол нь яг тийм зүйл байхгүй. Хүн мөрөвчл хэвээр байх хэрэгтэй. Тийм ээ. Тийм. Энэ бол нэг хэрэглэн аягүй тийм тохиромжтой байх. Одоо яг тийм нөгөө жоохон настай хүмүүс ч юм уу те. Ер нь бид нар ч аягүй хэрэгтэй. Би гэх чинь одоо аягүй их нөгөө уцаа аягүй хэрэглэдэг. Тэгээд power bank цуг авч явдаг. Тэгэл нөгөө бэлэн мөнгө карт марташ ингээд эндээ игээд ингээд барай авчихдаг байхгүй би. Энэ дээр юу яаж болох вэ? Үзэгчд одоо бас бодож иж магадгүй ингээд хүн бэлэг дурсах зүйл өгөхгүй чам дээр ирж штеп. Өөдөө өөрийнхөө хүссэн зургийг зуруулаад авах боломж байгаа. Тэгш одоо энэ яг бусад одоо хот мот чи энэ зүйлийг хэвлэдэг байхгүй юу? Хэвлэдэг машин байдаг. Манайх тэгэнгүүт чинь нөгөө бүгдийн цэвэр гараа зурж байгаа байхгүй юу? Зураад будчихж байгаа болохоор нөгөө хүн юу хэрэглэж юу гэж чинь яг тэрэнд нь тааруулаад бид нар ингээд одоо ч өөрөө жил одоо нэг нутгийн уулаа ч юм уу те. Одоо би чинь өөрөө нөрөлгийнх уран тушаархны шүтэд дээдлэг хүн гэхэл уран тушаархны зурлаад хажууд нь уулзголоо. Тэгээс нөрөлн сумгээ бичүүлчихвэл миний нутгийг би өөрийнхөө нутгийг аваа явж байна тий. Нутгийг санагдуулах зүйл байхгүй. Тэгээд тийм зүйл байгаа. Энэ болонгод эмэгтэйний боди бил наа чинь. Тий. Одоо яг энэ чинь өдөр тутам болно. Өдөр тутам ажлын эмэгтэй хүн гэдэг байхгүй. Ингээд зүүч яваа. Тэгээд дээдэндээ гөрч болно ингээд палаж малаж юун дээр зүүж болно. Тэгээд эндээ уцаа игээд эмэгтэй палаж зүүчээр уцаа хаана хийнэ гэх палаж нь карманг байдаг шүү дээ. Тэр эндийг аваачих болно шүү дээ. Ингээд нэтрийг бараг ингээд бас нөгөө ингээд гүнтэн брэнд гэдэг үндэсний өдрлөгч ханы шилдэг гэдэг шалгаруулах гэсэн юм яваад тэрийг бас үсгчихэд тий. хэлчих тий. За ингэж байгаа Best of Mongolia сэтгүүл гэж ядээ. Энэ сэтгүүл нь яг юу хийдэг вэ гэх юм бол яг одоо яг тухайн оны хамгийн шилдгийг шалгаруулдаг тийм сэтгүүл байгаа л да. Сайт сэтгүүл сайт гэдэг байхгүй. Тэн дээр ингээд манайх ингээд үндсэн шилдэг үйлдвэрлэгчд өрсөлдөж байгаа. Энд бол тэгэд үндсэн шилдэг үйлдвэрлэгчтэй манайх одоогийн байдлаар санал цуглах гэдэг байхгүй. Одоогийн байдлаар яг энэ 307 саналтай нэгдүгээр байранд яг энэ чинь үндсэн шилдэг үйлдвэрлэгч бүх өрсөлдөгч дундаа байхгүй. Энэ одоо яг
12 сарын 1-нд ихсэн санал цуглаар явж байгаа байхгүй. Өмнө 2-3 санал цуглаад энэ бүгд нойлоод ихэж. Одоо 12 сарын 20 хүртэл явагдахаар. 20 хүртэл явагдахаар байгаа. Тэгээд энэ яг бүх маш нэг салбарт үндсэн шилдэг үйлдвэрлэлт гэдэг төрөл олон өрсөлдөж байгаа. Тэгээд нийт санал цуглаа одоо жишээл одоо шатхуун борлуулалтын байгууллага, хаяг хэлтэй ам, одоо банк, телевиз гэдэг зөндөө олон байгууллагууд донд яг жинхэнэ санал цуглаар манай нэг нэмж явж байгаа байхгүй. Тэгээд 370 саналтай дараа нь 200 саналтай. Best of Mongolia CGM гэдэг Google руу ороод харангууд бас гүнтэн гэдэг сонголт хийгээд үзэгчдийн санал асуулгаас өгөх боломжтой юм. Тэгээд одоогийн байдлаар бол бас нэгдүгээр байранд явж байгаас 107 хүнээр авмалцсан явж байгаа шүү дээ. Тэгээд дуусахад бол одоо 18 өдөр 15 өдөр 8 цаг 26 минутад дутуу байгаа юм. Тэгээд Хэнтэн аймгийнхаа үзэгчдийг бас орж Хэнтэн аймгийнхаа үзлийн үйлдвэрлэлийг бас дэмжээсэй гэж уриалж байна. Тэгээд бүжидээ бас сүүлийн орн өөртнүүлдээ тэгээд үзэгчдээ яг юу шандж хэлж уриалмаар байна. Энэ зүйлийг хэлвэл. За үзэгч би яг сайн нэг төрийн албаагчтай нэг бүх агентлагийн дараа нэг тийм уулзсаахгүй. Тэрэн дээр би нэг юу уриалга явуулсан. Яг одоо шинэ жил болдог ямар нэг юу үйл ажиллагаа болдог, баяр болдог. Тэрэн дээр нэг хүмүүс яг гар шилдэг ажилтнаа ч юм уу, адсандаа ч юм уу юу хүн мэддэггүй эсвэл нэг чихэр боовгол эсвэл гаднаас юм аваад хотоос юм очиад. Тэрний хооронд яг нутгийн брэнд яг юм хийгсэн залуучуудтайгаа дэмжиж за манайхыг биш л дээ одоо зөндөө олон компаниуд гарч иж энэ дэвшмэний гэдэг тийм яг ийм үндэсний үйлдвэрлэгч яг нуттай бие гарч байгаа юм бүтээгдэхүүнүүдийг ингээд яг өөрсдөө одоо тэр хүмүүсийн биднэрт оруулах хувь нэмэр бол тэднэрлэхгүй одоо энэ зүйлүүдийг худалдаа авалт хийгээд тэгээд цааш нь одоо ажилтнаа өгөх ч юм уу тийм тэр зүйл дээр ингээ уриалмаар байна. Одоо яг манайх одоо эрхэм бичиг гарч байгаа байхгүй. Одоо жишээл 100 сая төгрөгийн эрхэм бичиг. Одоо нэг байгууллага 100 сая төгрөгийн эрхэм бичиг манайхаас худалдаж аваад байгууллагын хүнд нэг гэсэн үг байхгүй. Тэр хүн эрхэм бичиг авчиад одоо манай эсгийн үнийн дүндээ тохирсон. Эсвэл хөөрөгч авч одоо 200 сая төгрөгийн хөөрөг бай дахиад 100 сая төгрөгийн асуудаа 100 сая төгрөг өгөөч юм уу. Тэгээ эсвэл ийм мөрөвч дахиад тэр өөрийнхөө биеийн таараасан хэмжээтэй мөрөвч төр хийх боломжтой. Ийм эрхэм бичгүүдийг ингээ манайх гаргаад ажиллаж байгаа. Энэ зүйлүүд дээр үзэгчдийн маань тус дэмэр одоо ихтэй энэ. Тэгээд бас өнөөдрийн бас Ундрал үзээс бэлтгэн явуулдаг бүтээл залуус нэвтрүүлэгт маань өргөдөө оролцож байгаад баярлалаа. Тэгээд одоогоос оны шилдэг үрээнд бас үйлдвэрлэгчийн ингээд юунд өрсөлдөж явж байгаа юм. Тэгээд одоогоор бол яг тэргүй игнэнд явж байгаа юм. Тэгээд чамд бас баяр хүргэе. Тэгээд Ундрал үзээс бэлтгэн өргөдөг бүтээл залуусын нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаард бас гүнтэн гээд арс ширээ идлэр ингээд бүтээгдэхүүн идэг ийм залуугаас үзэгч та бүхэнд танилцууллаа. Тэгээд манай нэвтрүүлэгтэй хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгч.